Сайн байцгаана уу? Та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Та хааж байгaalтай байна уу? 3 дахь хичээл эхлэхэд бэлэн боллоо. За, энэ хичээлээ үзэхээс өмнөх хичээлээ санацгаая. Өмнөх хичээл дээр яагаад заавал Есүс Христэд итгэх хэрэгтэй гэж үздсэн тийм үү? Яагаад гэвэл Есүсээс өөр авралын зам байхгүй гэж хэлсэн байгаа. Тэгээ Есүс Христийн өмнө бид нар бүх хүн гим нүгэлтэй. Тэгээ бүх гим нүглийн бүр үндэс гэдэг зүйл байгаа гэж хэлсэн байгаа. Тэгээ гим нүглийн үр дүнд нь 3 төрлийн үхэл байгаа. Тэгээ хамгийн сүүлийн үхэл мөнхийн үхэл. Энэ бол хамгийн аюултай үхэл тийм. Тийм учраас бид нар яг Есүс Христэд итгэж авалт хүрэх хэрэгтэй гэж үздсэн байгаа. Есүс нь ямар нэг юм болоо Есүсээс одоо яг энэ гим нүглийн асуудлыг шийдвэрлэх нэгэн байхгүй гэдэг талаар үздсэн тийм. Есүс Христ бол хамгийн сүүлийн тахил буюу яг бидний төлөө бүрэн төгсөө загалмайдаа шийдвэрлэж өгсөн цорын ганц аврагч юм аа. Есүс Христ хамгийн сүүлийн тахил болсноор хүн бүр Бурхантай хувьчилж уулзах боломжтой болгосон байгаа. Тэгээ бид нар яг Есүс Христэд яг тэр аврал гэдэг бэлгийг авахын тулд итгэлээрээ аваарай гэж хэлсэн. Юунд итгэх ёстой болоо гэдгсэн чинь загалмай ба дахин амьтанд итгэх хэрэгтэй гэж хэлсэн байгаа. Есүс Христийг эзэн гэдэгт итгээрэй гэж хэлсэн. Өнгөрсөн 7 хоног цэндээ та яг Есүс Христийг амьдралынхаа эзэн болгосон 7 хоног байсан гэж итгэж байна. Амен. За тэгвэл хамтдаа 3 дахь хичээлээ эхэлцгээе. За 3 дахь хичээл маань авралыг авах юм бол ямар өрөөлийг авах вэ гэж үздсэн байгаа. За тэгвэл энэ хичээлийг хамтдаа үзцгээе. Хамтдаа уншия. Есүс Христэд итгэн хүлээн зөвшөөрнө гэдэг нь үнэхээр гайхамшигтай үйл явдал юм. Бид Есүс Христэд итгэх болсон биднэн рүү хандсан Бурхны онцгой төлөвлөгөө байгаа учраас юм аа. Зөвхөн ингэж зогсох биш. Бид нар Есүст итгэх юм бол төсөөлхийн аргагүй өрөөлийг авах болно. Түүний дотоос хамгийн агуу өрөөл нь гэмт нүгэлтэй байсан бид Бурхны хүүхэд болно гэж хэлсэн юм. Тэгвэл бид Есүст итгэх юм бол ямар үйл явдал болдог вэ? Есүст итгэх юм бол бид нар ямар өрөөлийг авдаг вэ? Амен. За энэ талаар өнөөдөр үзэх байгаа. За тэгвэл энэ дундаас уншсан хэсэг дундаас хамгийн чухал үгийн дугаар хамтдаа зурцгаая. Хамгийн агуу өрөөл нь гэм нүгэлтэй байсан би Бурхны хүүхэд болох гэж хэлсэн байгаа. Амен. За хамгийн том өрөөл нь ахнэ. Тэгэхээр бид нар гим нүгэл үлдэж эхлэх үед автоматар бид нар сатаны боол болдог гэж өмнөх хичээлдээ бид нар ярьжсэн байгаа тийм үү. Тэгвэл бүгд хамтдаа боол хүүхэд хоёрын ялгааг харцгаая. За доор нь яг бүгд бичиж боол хүүхэд гэд. За тэгвэл эхлээд боолыг бичиж төхөө. За боол гэдэг нь өвлөх боломжгүй. Сонголт байхгүй. Өөр их мэдэл байхгүй. Хайр байхгүй, харилцаа байхгүй, амралт гэж байхгүй, эд хөрөн гэж байхгүй, цалин гэж байхгүй, эрх чөлөө гэж байхгүй тийм үү? Ингээ бичих юм бол боол хүнд маш их зүйл, бүх зүйл болохгүй байхгүй байдаг. Гэт эсрэгээр нь хараад хүүхдийг бичих юм бол хүүхдтэй юу байгаа лээ? Тийш хайр байгаа, сонголт байгаа, тэ эд хөрөн өв залгамжлал боол байхгүй бүх зүйл хүүхдэд байгаа гэдэг талаар үзэж байна. За тэгвэл яагаад энэ талаар ингэж бичээд бид нэр ингэ ярилцаад байгаа юм бэ гэх юм бол хамтаа нэг чухал үгээ уншицгаая. Хэрв та нар бузар атлаа сайн бэлэг өгөө мэддэг бол тэнгэрдэг хэсэгт нь өөрөөс нь гуйсан хүмүүс илүү сайныг өгөхөнд дамжиггүй босуу. Матай 7:11. Амен. Матай 7:11 дээр ингэж хэлсэн байна. Бурхан яасан бэ гэх юм бол бидний сайн болоод бидний байр суурийг өөрчилж өгсөн. Муу ёсны боолос намайг Бурханы хүүхэд болгосон гэсэн үг. Амен. Тэгвэл хамтдаа өрөөлүүдийн талаар үзцгээе. Бурханы хүүхэд болсон би гайхамшигтай өрөөлүүдийг авах болно. Өнөөдөр та яг энэ зүйлд итгээд яг итгэлээрээ хүлээж аваасаа гэж хүсэж байна. Нэгт нь Есүст итгэх юм бол ариун сүнсийг бэлэг болгон авдаг гэж байна. За бид нар Есүсийг хүлээн зөвшөөрөх тэр цаг мөчтөл ариун сүнс бидний дотор орж ирээд бидний эзэн болдог гэсэн үг. За тэгвэл Петр хэлсэн гимшигтэн хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптизм хүртцгээе. Та нар ч ариун сүнсийн бэлгийг авах болно гэж Петр хэлсэн байдаг. Тэгэхээр ариун сүнс гэж юм болоо. Ариун сүнс гэж юу гэлээд байгаа юм болоо? Хамтдаа үзцгээе. За уншия. Бидний дотор орж ирээд бидэнтэй хамт байдаг ариун сүнс нь ямар нэгэн юм бол. За ямар нэгэн гэж хамт дугуулъя. Хамт гэдэг үгийг дугуулаад хамт гэдэг маань үргэлж гэсэн утгатай. Ариун сүнс нь үргэлж таныг хаач юу ч хийжсэн үргэлж тантай хамт байна гэсэн утгатай байгаа. Эсвэл ариун сүнсний талаар бүгд илүү таньж мэдцгээе. Ариун сүнс гэж юу гэлээд байгаа юм болоо? За ариун сүнс нь бидний дотор сүнсээр оршин байдаг Есүс Христ юм а гэж. За бидний дотор оршиж байгаа ариун сүнс нь Христийн сүнс, Есүсийн сүнс юм а гэж. Дахин амьлаа Тэнгэрлөө утсан Есүс Христ ариун сүнсээр бидний дотор дахин орж ирдэг. За бүгд ишлэлийг уншия. Ром 8:9-10. Махан бие дотор байгсад Бурхан таалагдаж чадахгүй. Хэрв Бурханы сүнс
Үнэхээр таны дотор оршиж байвал та нар махан бие дотор бус, харин сүнс дотор байна. Хэрэв хэн нэгэнд Христийн сүнс байхгүй бол тэр түүнийх биш гэж хэлсэн байна. Амен. За тэгвэл бид нар Есүс Христэд итгэснээрээ бид нар ариун сүнсийг бэлэг болгон хүлээн авсан. Тэгвэл яг одоо таны дотор ариун сүнс байгаа гэж итгэж гин үү? Амен. Яг л мөнх аим шиг бидний дотор итгэх үед л шууд олж эхэлсэн байна. За тэгвэл ариун сүнс нь биднийг дахин төрүүлдэг нэг юм байна. Ариун сүнс нь Есүс Христийн тусаар бидний гэм нүглийг угааж сүнслэг байдлаар шинээр дахин төрүүлдэг нэг юм гэж хэлсэн байна. Үннээр би чамд хэлье. Ахин ус болон сүнсээс дахин төрн тэр нь Бухны хаанчлал орч чадахгүй гэж байна. Дахин эс төрн тэр нь Тэнгэрийн хаанчлалд орч чадахгүй гэж байна. За тэгвэл Иохан 3:5 дээр ингэж хэлсэн байгаа. За бүгдээ ишлэлийг уншия. Есүс үннээр би чамд хэлье. Хин ус болон сүнснээс эс төрн тэр нь Бухны хаанчлалд орч чадахгүй гэж хэлсэн байгаа. За тэгвэл ариун сүнс нь биднийг дахин төрүүлдэг нэг юм байна. Амен. За бид нар итгээд яг итгэх үед бидний нүд чигс нээгдэж бид нар яг сүнсээр дахин төрдөг гэсэн үг. Сайн мууг ялгаж салгаж чаддаг болдог гэсэн үг байхгүй юу? Амен. За тэгвэл бид нар нэгт нь ариун сүнсийг бэлэг болгон авсан. Хоёрт нь бид нар Бухны мөнхийн амийг бэлэг болгож авсан байна. Бид нар итгэх юмар мөнхийн амийг бэлэг болгож авсан гэсэн. Тэгвэл та энэ бэлгийг авсан уу? Таны дотор мөнх ам байна уу? Амен. Тэгвэл хамтдаа уншицгаая. Есүс Христэд зүг сэтгэлээсээ итгэн хүлээн зөвшөөрсөн хүн нь тэр даруйда мөнх амийг олох болно. Бурхны өгсөн амиар мөнхөд амьдрах болно. Үүнээс цааш үхлээс айх хэрэггүй болно. Амен. За ишлэлийг хамтаа уншия. Үннээр би танад хэлье. Миний үгийг сонсоод намайг илгээж түүнд итгэж мөнх амьтаа болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс өнгөрч амь руу шилжих гэж хэлсэн байна. Тэгэхээр бид нар юу гэж эндээс гол үгийн дугуулаад харах юм бол тэр даруйда гэдэг үг байна тийм үү? За бүгдээрээ бичээрэй. Тэр даруйда. Хоосон зайд бичээд яваасаа гэж хүсэж байна. Бид нар бурханд итгэх тэр даруйда шууд мөнх амийг бэлэг болгон авсан. Амен. Амен. За тэгвэл энэ дээр нэг жишээ ярил л да. Та ингээд магадгүй би ч юм уу те хот тавдар тусцсан. Тэгээд хамгийн сүүлийн чатанд очсон. Тэгээд чамд ингээд захих зүйл байна. Эцсийн үг одоо хэлэх үг чинь юу байна гэж асуувал та яг юу гэж хэлж хариулах вэ? За магадгүй залуу хүмүүс бол үхлийн талаар боддоггүй. Би байнга л юм залуугаараа байх хэвээр байх болно гэж итгэдэг. Гэхдээ үгүй ээ. Хүн болгон үхэлтэд тулдаг. Яг үхэлтэд тулах үедээ хүн юу гэж боддог вэ? Би ингээд сайн амьдарчихгүй яв да. Би ингээд тэр хүнд уучлах гуйчихгүй яв да гэж маш их харамсалтайгаар үхдэг хүмүүс байдаг. Тэгэхээр үхэл тулах тусам хүн ингэж өөрлөгөө хавч эхэлдэг гэсэн үг. Өөрийнхөө алдааг хавч эхэлдэг. Тэгээ бурхан сая хэлсэн. Чи итгэх тэр даруйда чиний дотор мөнх ам гэдэг зүйл олсон гэж хэлсэн. Тэгэхээр мөнх амтай гэдэг яаж мэдэх юм болоо? Яаж үг юм бол бидэд ямар нэгэн тэмдэг байхгүй. Яг л салхи шиг. Салхи хаанаас ирээд хаашаа явж байгаа бид нар мэддэггүй. Гэхдээ байгаа гэдэгт нь бидний итгэдэг. Яг тэрэн шиг мөнх ам таны дотор байна гэсэн. Амен. Тэгэхээр бид нар яг сүнсээр л мөнхийн амьтай байх хэрэгтэй гэсэн. Хизээч өгөхгүй. Бидний махан бие бол угаасаа л хүн болгон өхнө гэсэн. За тэгвэл хамтдаа дараагийн зургийг харцгаая. Үндэстэй мод усан дотох загас. Энэ хоёр маань яг энэ хоёр зураг маань яг нэг утгатай байна тийм үү? За та нар маань хоорондоо хамт суулж байгаа бие биендээ гоё тайлбарлаж өгөөд өөрийнхөө бодлыг илэрхийлээсэй гэж хүсэж байна. За энэ дээр үндэстэй мод усан дотох загас маань яг л ингээд үндэс нь бурхан, ус нь загас, ус нь бурхан гэсэн үг. Гэвтэл загас тэр одоо тэр мод нь би гэсэн үг байхгүй. Тэгэхээр би бурхангүй бол би амьдарч чадахгүй, мөнх амьтаа байж чадахгүй л гэсэн утгатай утгыг илэрхийлж байгаа. За тэгвэл мөнх амьтаа болчлоо би. Тэгвэл мөнх амийг булаалган гэж байдаг болов. За тэгээ. За бүгд хамтдаа уншицгаая. Мөнх амийг алдчих үедээ гэж санаа зовдөг хүмүүс байдаг. Тэгвэл бүх санаа зовоорой. Дахин мөнх амийг алдахгүй байх болно. Бид мөнх амийг өгсөн Есүс бидний дотор оршин байгаад хизээч орхихгүй гэж амласан учраас юм а гэжсэн байна. Амен. За тэгвэл энэ дээр бас нэг жишээ авал айгүй ойлгомжтой байх. Загасыг аваад үзье. За загас маань усыг дагаж сэлдэг болов усыг сүрж сэлдэг болов? Усыг сөрөөд сэлдэг тийм үү? Яг тэрэн шиг бид нар яг мөнх амийг авч байгаа бухан дотор итгэжээд яг л ингээд бухан дотор яг загас шиг усыг дагаад усж байгаа загас шиг байж болохгүй гэсэн. Энэ дэлхийн хүмүүстэй адилхан хийдэг зүйлийг хийгээл ингээд явж байгаа юм бол бид нар ингээд усаа талах болно тийм үү? Харин эсрэгээр энэ дэлхийн хүмүүсээс өөрөөр бид нар илүү хүчээнгүй, илүү ингээд бухан дотор байх юм бол яг бид нар ингээд усыг сөрөөд явж байгаа загастай адилхан гэсэн.
Тэгэхээр бид нар зүгээр зогсох юм бол тэр загас өхөн. Яг тэр шиг бид нар зүгээр итгэлийн амьдрал дээр зүгээр зогсож болохгүй гэсэн утгыг илэрхийлж байгаа. Өдөр бүр бид нар сэлэх хэрэгтэй. Цаг тутам бид нар сэлэх хэрэгтэй. Яг төрөн шиг бид нар яг Бурхны үгийг тэгж зурах хэрэгтэй гэж байгаа. Гэтэ мөнх аймыг нэг л тохиолдолд булаалгана гэж байдаг гэж байгаа. Энэ юу гэвэл миний гимнүглээс болоод миний алдаа зуршлаас болоод би итгэлээ хайж явж байгаас болоод мөнх аймыг булаалгах боломжтой гэсэн. Тиймээс та бүхэн манай итгэлээ өдөр бүр яг загас шиг өдөр бүр усыг сөрөөд тий итгэлээрээ илүү тэмцээд ялтыг байгуулаасаа гэж хүсэж байна. Амен. За тэгвэл Бурхан өөрөө булаадаг юм шүү дээ. Хүнний буруугаас л булаадаг гэж хэлсэн. За тэгвэл Есүс итгэх юм бол бид нар говьтод Бурханы хүүхэд болох өрөөлийг авдаг гэсэн. Хүлээн зөвшөөрөх юм бол бид нар Бурханы хүүхэд болдог тийм үү? Харин өөрийг нь хүлээн авсан болгоно өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг тэр өгөв. Иохан 1:12 гэж хэлсэн байна. За тэгвэл бид нар Бурханы хүүхэд болцсон. Бидэд Бурхан эрх мэдэл, өрөөлийг өгсөн байгаа. Гэхдээ бид нар ерөөсөө тэр эрх мэдлийг ашигладаггүй, өрөөлийг мэддэггүй амьдарч байдаг гэсэн. За бүгд хамтдаа хацгаая тэгвэл за бид доор яг энэ зайн дээр Бурханы эрх мэдэл ба өрөөл юу вэ гэдгийг доор бүгдээ зайнд нь бичиж. За Бурханы эрх мэдэл, хүүхдийн эрх мэдлийг бүгд хамтдаа бичицгээе. За ямар эрх мэдэлтэй юм болоо? Бурханы хаанчлалыг авчих эрх мэдэл бидэнд өгөгдсөн. Тэнгэрийн улсын түлхүүрийг хатгах эрх мэдэл өгөгдсөн байгаа. За Тэнгэрийн улс руу явах эрх мэдэл өгөгдсөн, ялах эрх мэдэл өгөгдсөн. За бичээрэй. Эдгэх эрх мэдэл өгөгдсөн, хараалыг таслах эрх мэдэл өгөгдсөн. Залбирах эрх мэдэл өгөгдсөн, тугайлах эрх мэдэл өгөгдсөн. Бурханы хүүхэд болоогүй энэ ямар ч боломжгүй юм аа. Амен. За тэгвэл Бурханы хүүхдийн өрөөл нь юу юм болоо? Өв залгамжлал байгаа, хайр байгаа, амар тайван байгаа, тэ Бурханы харилцаа байгаа, хүсэл мөрөөдөл гэж байгаа. Бид энэ өрөөлүүдийг бүр эдлээд амьдрах боломжтой болсон гэсэн. Тэгээ бид нар эрх мэдэл өрөөлөө мэдхгүйгээсээ болоод яг л нэг өнчиг хүүхчиг амьдарч байдаг гэсэн. Энэ буруу ах нэ. За тэгвэл Бурханы хүүхэд болохоор би яадаг вэ гэхээр нэгт нь Бурханы хасламжинд байдаг гэж хэлсэн. За Бурхан бидний бүхий л амьдралыг хариуцдаг. Үүнээс цааш санаа зовлон дарагдан амьдрах хэрэггүй гэж хэлсэн байна. Тэр та нарын төлөө санаа тавьдаг учраас бүх завинлоо түүнд үүрвэл гэж хэлсэн байна. Тэгэхээр бид нар аав ээжээтэй ойр байх, аав ээжээсээ хол байх гэдэг маш том ялгаатай байдаг. Аав ээжтэй ойр багсан бидний илүү элбэг хангалуун амар тайван өрөөл дотор амьдарч байдаг. Аав ээжээсээ хол байвал мөнхийн санаа зовлттой байдаг гэсэн. Юу идэх вүлээ, яах вүлээ, би чинь юу илээ гэд тэ яг ингэ санаа зовлтын дотор байдаг гэсэн. Тэгэхээр Бурхан биднийг яг ингэж асууж халамжлнаа, бидний бүр амьдралыг тэр чигт нь хариуцнаа тэ бүх амьдралыг хариуцдаг гэж бичсэн байгаа. Тэгэхээр бид энэ халамжийг авч байгаа ч бид нар өглөө Бурхантай гүнзгий нөхөрлөх хэрэгтэй. Бид нар ээж аав маань бидэнд өгөх тусам бидэртэй танд дургу та одоо юу вэ надад энийг битээ авч өг гэдэг хүн байхгүй штэ. Яг л тэр шиг Бурхан танд өрөөлийг өгж байгаа л та Бурхантай гүн гүнзгийгээ дотн нөхөрлөх хэрэгтэй гэж хэлсэн маа. Амен. Тийм учраас бид нар Бурхан руу хандсан зүйлээ бүр Бурхан руу хичээгээд тэ гэх юм бол Бурхан биднэрт бүр ингээд дутууд болмог бүх зүйлийг маань дүүргэж миний амьдралыг хариуцах болно. Амен. За тэгвэл хоёрт нь бид нар Бурханы хүүхэд нь ариун сүнсний удирдамжийг авдаг гэж байгаа. За бидний дотор орж исэн ариун сүнс биднийг Бурханы хүслийн дагуу амьдрахад удирдах өгдөг. Амен. За учир нь Бурханы сүнсээр удирдуулж байгаа бүхэн Бурханы хөвгүүд юм а гэж хэлсэн байдаг. Тэгэхээр юу вэ гэх юм бол бид нар яг ингээд Бурханы хүүхэд болцсон. Гэхдээ Бурхан өөрийнхөө хүүхдүүдийг хамгийн сайн замаар удирдах хүсэж байдаг. За тэгвэл анх удаа л би одоо энэ дэлхийд амьдарч байгаа үлзээч ял гэдэг хүн. За та энэ дэлхийд хоёр дахь амьдарч байгаа юу? Үгүй шүү дээ, тий. Тэгэл энэ дэлхийд амьдарч байгаа бүх хүн анх удаа амьдарч үзэж байгаа. Тэгэхээр хинэн ч яг аль зам нь явбал зөв зам бэ, буруу зам бэ гэдгийг мэдэхгүй. Есүс Христ бүр дээрээс биднийг чиглүүлж өгдөг учраас хамгийн сайн зам аль зам бэ гэдгийг мэддэг учраас миний хүү ингэж яваарай, тэгээд яваарай гэдэг замыг бидэнд үргэлж чиглүүлэхийг өгч өгдөг гэсэн. Тэгэхээр бид зөвхөн Есүс Христээр амьдралаа удирдуулах хэрэгтэй ахна. Амен. За говьд нь би Бурханы хүүхэд болсон би залбирлынхаа хариултыг авдаг. Амен. За өмнө бид Бурханы хүүхэд болоогүй байхдаа залбирч мэдэхгүй зүгээр л санаа зовоол амьддаг байсан шүү дээ. За хүүхэд нь тэгвэл ааваасаа хэрэгтэй зүйлсээ хүсэмжлэх хэрэгтэй байдаг гэж. За тэгвэл Бурханы хүүхэд болсон бид ч гэсэн Бурханд хандан залбирч чаднаа. Болох Бурхан бидэд хамгийн сайныг өгөх болно гэж хэлсэн байна. За Матай 7:11 дээр хэлсэн байдаг шүү дээ. Өмнө бид нар уншсан байна. Яг үн шиг. За тэгвэл манайхан хэр аав ээжээсээ гуйдаг вэ? Бүр чөлөөтэй ийм юм өгөөч, тийм өгөөч, энэгүй болчлоо, тэргүй болчлоо гэж бүр чөлөөтэй гуйдаг хүн байна уу? За байгаал гараа өргөөрэй. За тэгэхээр яагаад энийг би танаас асуух болсон бэ гэх юм бол ааваасаа гуйдгүй, ядгүй, тэ байвал бид нар авч чадахгүй.
Тэгэхээр бид нөгөө махан бие аав ээжтэйгээ харилцаа хүндий, хүүтэн хүндий, аав ээжээсээ гуйхгүй те би өөртөө өөрөөхөө хүчээр явна гэдэг хүмүүс бол Бурханаас гуйхтаа хүртэл хойрог байдаг. Зүгээр ерөнхий гуйлтуудыг хийчихэд Бурханадаа өгч юм уугүй ч юм уу. За Бурханаас энийг гуйгаад явахдаа өөрөө зохицуулчих даач гэдэг юм уу. Тийм бишээ. Бурхан таны аав болсон учраас та нар өнөөдөөс эхлээд Бурханаас бүр хэрэгтэй бүх зүйлсээ гуйгаарай гэж Бурхан хэлж байна. Амен. Бүр аав ээж нь байгаад тах чинь өнчин хүүхчийг амьдч болохгүй гэсэн үг байхгүй. Тэ? Тэгэхээр сайн аав ээж байгаа шиг сайн Бурхан бидэнд байхад бид нэр яг л өнчин хүүхчийг зүгээр л өөртөө болох чи биш. Зүгээр Бурханаас санаанд орсон, аманд орсон бүх зүйлээ хариулах үгэнд Бурхан аавын гартал байгаа гэсэн. Амен. За тэгвэл залбирал гэдэг нь Бурхантай бүр харилцааг хэлж байгаа тийм. Хэрэгтэй зүйлээ хүсэмжлэх хэрэгтэй байд юм аа гэж хэлсэн байгаамаа. Амен. За тэгвэл хамтдаа дөрөвт нь Бурханы хүүхэд нь муу ёрийн сүнс чөтгөрийг ялж чадах сүнслэг эрх мэдэлтэй гэж байна. За Бурханы хүүхэд болсоор бид муу ёрийн сүнсийг ялах сүнслэг эрх мэдлийг бидэнд өгсөн. Есүст итгэдэг хүн мэрэг төлөв үзүүлэх, муу өдөр харах, аливаа нэг зүйл хараад гэж үзэн тэдгээр зүйлийг анхаарлаа хандуулах хэрэггүй. Чөтгөрөөс айх хэрэггүй. Есүсийн нэрээр хөөн залбирал болно гэжэлсэн байна. За Лук 10:19-д харагтун би танад могоо хилэнцэд могоонуудад халдах дайсны хамаг хүчээс дээгүүр их мэдлийг өгсөн. Тэр танад хор хөнөөл учруулахгүй гэжэлсэн байна. За тэгвэл юу вэ гэх юм бол Бурханы хүүхэд сүнслэг тэмцлэр бүр ингэ тэмцэх их мэдлийг бидэнд өгсөн гэсэн. Жишээ аваад үзэл цагдаа нар тэг гудамжинд тосоод борохоогоор хүн болгон ингээл зогсоодог. Тэг борохооны өмнө бүх хүн зогсдог. Тэгвэл Бурханы хүүхэд болсон биднээс бүр эрх мэдэл байгаа. Бид нар Есүсийн нэрээр Есүсийн ариун цусаар тэг Есүсийн нэрийг ашиглан бид нар бүхий л тэр муу ёрийн сүнсний ханд хэрмүүдийг нураах боломжтой болгосон гэсэн. Амен. Та үүнд итгээд итгэлээрээ хүлээж аваасай гэж хүсэж байна. За тэгээд Есүс Христэд итгээд би Бурханы хүүхэд болсон би яг дөрөвт нь ямар бэлгийг авдаг вэ гэвэл Тэнгэрийн улсын иргэн болох эрхийг авахлно гэж. Амен. За тэгвэл Тэнгэрийн ус гэж үн ямар газар юм болоо? Та нар энэ төсөөлж үзчихсэн үү? Тэнгэрийн ус нэг юм байх таа гэж бодож байсан бах те. За тэгвэл Тэнгэрийн ус байхгүй зүйл гэж байдаг гинэ. Тэр нь юу юм болоо? Хамтаа уншия. Тэнгэрийн ус байхгүй зүйл гэж би. Тэнгэрийн ус гим нүгэл гэж байхгүй. Тэнгэрийн ус уйтгар гуниг нулимс гэж байхгүй. Тэнгэрийн усад зовлон бишэл ядуурал өвчин үхэл гэж байхгүй гэжсэн байгаа. Амен. Үүний оронд Тэнгэрийн ус энэ дэлхий дээр байхгүй зүйл гэж байгаа гинэ. Тэрний төгс баяр хөөр, амар тайван, төгс хайрыг бэлж байгаа. Тэгвэл Тэнгэрийн уст үгээр хэлхийн аргагүй элбэг хангалуун байдал байдаг гэж байна. Иесусыг хүлээн зөвшөөрөх юм бол үүнтэй адил Тэнгэрийн усыг өвлөн авсан хүн болох болно гэж юм би. Иесус Христийг хүлээн зөвшөөрсөн л бол би аль хэдийнэ Тэнгэрийн усын иргэн болсон. Бүр өвлөөд авцаа гэсэн үг. Амен. Амен. За, итгээд л шууд тэр үйл миний амьдрал бий болж эхэлсэн юм аа. Тэгвэл бүдрээ Филиппо 3:20-ыг харцгаая. Харин бидний иргэний харьяалал нь Тэнгэрт байгаа бөгөөд тэндээс бидний аврагч эзэн Иесус Христийг хүлээж ав. Хүлээж байна гэж хэлсэн баа. За тэгэхээр энэ яг юу хэлэх гээд байна гэхээр за миний Монгол улсын паспорт те би Монгол улсын паспортаа Тэнгэрийн уст очоод те бурхан минь би аврагч чинь би авалт ормоор ингэж орчлох уу Тэнгэрийн уст орж чадах уу? Чадахгүй. Энэ Монгол улсын паспорт Монгол улстай л хүчинтэй гадаад ч гарах боломжгүй. Тэгэхээр яг бурхан бүр ингээд за бодъё л да. Америк Монгол хоёрыг жишээ аваад үзье. За Америкийн нэг чухал хүн Монголын бас нэг чухал хүн ингээд хоёлаа ингээд барьцаалагдсан. Гэтэл танах одоо ингэж бүх мөнгөө өгөөд хүнээ ирээж ингэж аврахын хамгийн түрүүлж авсан хүнийг одоо чөлөөлнө гэх юм бол аль усан түрүүлж чухал. Аль усан иргэнийхээ л явах л. Мэдээж те хөгжсөн байгаа Америк улс те. Тэгэхээр яг тэрэн шиг Тэнгэрийн улсын одоо иргэн болсон намайг бурхан аврахаар энэ дэлхийд ирнэ гэсэн. Бурхан миний талд байгаа гэсэн үг байна. Амен. Амен. Тэгэхээр Тэнгэрийн улсын иргэн болсон. Тэнгэрийн улсын паспорттай боллоо өнөөдрөөс эхлээд амен. За энэ дэлхийд бидний ашиглаж байгаа зүйл төс зургийнхаа. Энэ дэлхий бол зөвхөн төс зургийнхаа маа. Тийм учраас бид энэ дэлхийд төс зургийн амьдралтай зүгээр амьдарч байгаа мэт амьдарч болохгүй гэж хэлсэн утгатай байгаа. За тэгвэл хамтдаа хичээлээ дүгнээд дуусгацгаая. За би Есүст итгэх юм бол ямар өрөөлийг эдлэх юм болоо гэсэн чи бид нар Есүст итгэснээрээ ариун сүнсийг бэлэг болгон авсан тийм үү? Ариун сүнсийг бэлэг болгон авч байгаа. Тэгээ ариун сүнсийг бэлэг болгон авснараа бид нар дараа нь Есүст итгэснээр мөнхийн амийг авч байгаа. Тэр мөнх амийг хинч булаач чадахгүй.
би л буруу зүйл хийчихгүй бол хинч миний гараас Бурхны гараас хинч мөнх амиг булаач чадахгүй. А гуравт нь Бурхны хүүхэд болсон тийм үү? Бурхны хүүхэд болоод би энэ дэлхийн бүтээсэн Бурхны хасрамжинд байна. Миний бүх амьдралыг Бурхан хариуцсан гэж хэлсэн. Ариун сүнсний удирдамжийг аваад зөв замаар би чиглүүлж алхахаар болсон. Тэгээ Бурхны хүүхэд нь залбирлынхаа хариултыг авдаг гэж хэлсэн. Хүн болгон энэ залбираад хариултаа авд юм шиг. Бурхны хүүхэд яг энэ боломжийг эдлэх боломжтой болсон. Тэгвэл өнөөдөөс нь бити санаа зовоорой. Махан би ээж автайгаа адилхан бити Бурхныг бод. Зүгээр л гуй. Тэг хүснээ гуй гэж хэлмээрээ. За тэгээ Бурхны хүүхэд ингээд чөтгөрийг ялах эрх мэдлийг бидэнд өгсөн. Есүсийн нэрээр Есүс ариун цусаар бидний бүх зүйл бидний хувьд боломжтой болсон байх нэ. Амен. Есүс гэх юм бол Тэнгэрийн улсын иргэн болсон. Өнөөдөөс эхлэн та Тэнгэрийн улсын паспорттай. Та энэ дэлхийгээс явсан ч гэсэн танд найдах найдвар байгаа юм аа. Амен. За тэгээд ямар ч энэ өрөөлүүдийг эдэлж амьдаасаа гэж хүсэж байна. Бурхан аав нь байгаад очил яг өнчин хөвгчөг өөрөө амьдралаа зохицуулах гад өөрөө бүх хүнд ачаад дарамтаа бүрээд бити яваарай. Бүх амьдралаа эзэнд хариуцуулаарай. Мөнх амийг бэлэг болгонд аваарай. Юм бурханы бүр ингээд хүүхдийн дээр эдлэх эрх мэдэл өрөөлийг ашиглаарай. Мөнгөөр эрх мэдлийнхаа дагуу эдгэх эрх мэдэл аваад хүний төлөө залбираарай. Тэ бүх эрх мэдэл бүх хүүхдэд өгөгдсөн, өрөөлч гэсэн өгөгдсөн. Харин бид нар энийг ашиглаж чадахгүйгаасаа болоод итгэхгүйгээсээ болоод ашиглаж чадахгүй байгаамаа. Тэгээд ямар ч байсан Тэнгэрийн улсын иргэн болсон та энэ 7 оны турш ялтыг байгуулад өрөөлтэй амьдралаа амьдаасаа гэж өрөөж байна. Амен. Хамтаа залбираад дуусгацгаая. Хайрын бурхан минь тань талархаж байна. Та бидний хэн болоод бидний юу болоод өөрийн гайхамшигтай хайрыг бидэнд сунгасан юм бэ? Та бидний гим нүгэлтэй байсан байхад эзэн минь та өөрийн хайрын гараа сунгасан хамгийн том өрөөлийг надад өгсөнд баярлалаа бурхан минь. Таны онцгой эзэн минь та биднийг үнгээр гайхамшигтай хүүхдээ болгоод өөрийнхөө хүүхэд болгоод өөрийнхөө үнгээр асамжинд байгаад ариун сүнсийг бэлэг болгон өгөөд мөнх амийг бэлэг болгон өгөөд Тэнгэрийн улсын паспортыг зөндөө бидэнд өгсөн тань талархаж байна. Энэ 7 оны турш илүүгээр элбэг хангалуун өрөөлөөр амбиш аав танаас хүссэн бүхнээ гуйж үнгээр таны дотор илүү гүн гүнзгийгээ тантай нөхөлсөн 7 хоног байлгаж өгөөрэй гэд бүх зүйлийг тантай даатган бидний хайртай эзэн Есүс Христийн залбирч байна. Амен. Амен. За манайхаа дараагийн хичээлээр уулзцгаая. Дараагийн 7 хоногоос итгэлээрээ зөв босхын тулд гэсэн 2 дугаар бүлэг маань эхлэх учраас баяр хөөртэйгээр хүлээцгээгээрэй. Амен. Баяртай.